Татвар төлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид санхүүгийн тайлаглалын олон улсын стандарт 15 буюу харилцагчтай байгуулсан гэрээний орлого хэрхэн хүлээн зөвшөөрөх талаар ярилцах болно. Тэгэхээр уг стандартыг бол дараах агуулгын хүрээнд бол та бүхэнд өнөөдөр танилцуулна. Нэгдүгээрт нь бол санхүүгийн тайлаглалын олон улсын стандартын 15-ын товч танилцуулга, хоёрт нь бол орлого хүлээн зөвшөөрөх 5 алхам агуулгын хүрээнд жишээгээр баяжуулсан танилцуулгыг та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр санхүүгийн тайлаглалын олон улсын стандарт 15 нь бол 2014 оны 5 сарын 28-нд бол батлагдсан. Нэгтгэл мод төртгөлийн олон улсын стандарт 18-ыг бол орлож гарсан байгаа. За тэгээд 2018 оны 1 сарын 1-ээс бол хүчинд үйлдвэр мөрдөгдөж эхэлсэн байгаамаа. Тэгэхээр уг стандарт маань дараах хамрах хүрээний хувьд одоо ямар байх юм бэ гэхээр түрээсийн стандарт, даатгалын одоо гэрээний стандарт, за санхүүгийн хэрэглүүр стандарт буюу санхүүгийн төлөвлөлт олон улсын стандарт 9, за мөн мөнгөн бус хөрөнгийн одоо солилцооноос бусад бүх ажилгүйлгэнд бол уг стандартыг бол дагаж мөрдөхөр байгаа. Тэгэхээр өмнө нь бол орлого хүлээн зөвшөөрөлтийг бол нэгтгэл мод бүртгэлийн олон улсын стандарт 18-ын дагуу хүлээн зөвшөөрдөг байсан. Одоо бол энэ 15 дугаар стандартаар дагаж мөрдөж эхэлснээр одоо энэ орлого хүлээн зөвшөөрөлтөнд ямар зарчмын өөрчлөлт гарсан бэ гэхээр нэгдүгээрт нь бол өмнөх 18 дугаар стандартаар бол орлого хүлээн зөвшөөрөхдөө тэр бэлтгэн нийлүүлэгч юм борлуулагчийн талаас өөрөөр хэлбэл эрсдэл өгөөж худалдан авагч тал шилжүүлснээр орлогыг хүлээн зөвшөөрч болно гэж үздэг байсан. Одоо 14 дугаар стандартын хувьд яадаг вэ гэхээр энэ ажилгүйдлийн шинж чанарыг худалдан авагч уу тэр захиалагчийн талаас нь хараад тэр худалдан авагч захиалагч нь энэ бараа үйлчлэгэнд хяналтаа тогтоож чадсан уу үгүй юу? Энэ худалдан авагч нь тэр бараа бүтээгдэхүүнээс үр өгөөж хүртэж байгаа юу үгүй юу гэдэг буюу тэр худалдан авагчийн зүгээс одоо хяналтыг тогтоосноор орлого хүлээн зөвшөөрч болно гэж үзэж байгаа. Тэгэхээр зарчмын өөрчлөлт нь бол одоо эрсдэл болон өгөөжийг шилжүүлснээр орлого хүлээн зөвшөөрдөг гэсэн бол энэ стандартаар бол хяналт гэдэг энэ шинэ одоо зарчмын өөрчлөлт гарч ирсэн байгаа. Тэгэхээр орлогыг тэгвэл ямар одоо зарчмаар гэдэг юм уу яаж одоо орлого хүлээн зөвшөөрөх вэ гэхээр уг стандартын дагуу бол 5 алхмын одоо дагуу энэ алхмыг дамжиж орлого хүлээн зөвшөөрнө гэж үзэж байгаа. За тэгэхээр орлого хүлээн зөвшөөрөх бол энэ дараах 5 алхам байж байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ стандартын дагуу энэ 5 алхмын дагуу орлогыг одоо хэрхэн одоо хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ гэдгийг жишээгээр баяжуулаад ярилцаад явъя. За тэгэхээр ийм жишээ өгөгдсөн байж байгаа. AB Construction гэдэг компани бол одоо театрын барилгыг нөхөн сэргээгээд тэгээд орчин үеийн тоног төхөөрөмжтэй тайзыг бол хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан. За гэрээний нийт дүн нь бол 1 тэрбум төгрөг. За ингээд тооцоолсон өртгөө бол өөрөөсөө одоо барилгыг нөхөн сэргээгтэй холбоотой 400 сая, тоног төхөөрөмж 500 сая. Ингээд жилийн эцэст бол захиалагчаас 700 сая төгрөг хүлээгэж авсан. За ингээд 2020 оны 12 сарын 31-нд бол 200 сая төгрөгийг бол гүйцэтгэлээр гаргацсан байж байгаа. За тэгээд тоног төхөөрөмжөө бол захиалагчид хүлээлгээд өгсөн байж байгаа гэсэн. Ийм жишээний хувьд одоо 15 дугаар стандартаар орлогыг хэрхэн хүлээн зөвшөөрөх санхүүгийн тайланд тайлгнах вэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. Тэгэхээр дахиад нөгөө 5 алхмаа дурдахад бол нэгдүгээрт нь бол харилцагчтай байгуулсан гэрээгээ тодорхойлох ёстой. Гэрээнд одоо юу заасан юм бэ? Хэдийн хугацаанд бид гэрээгээ байгуулна гэж үзсэн. Ингээд тэр бүх одоо гэрээнд суугдсан зүйлүүдэд тодруулна. Хоёрдугаарт нь бол гүйцэтгэлийн үүргүүдэд тодорхойлох ёстой. Энэ гэрээг байгуулснаар би захиалагч талд ямар одоо амлалт өгсөн юм бэ? Ямар үүрэг хүлээсэн юм бэ? Тэр үүргүүдэд тодорхойлно. Гуравдугаарт нь бол гэрээнийхээ үнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ амлсан бараа ажил үйлчилгээгээ би одоо яг ямар хугацаанд одоо захиалагч талд одоо ямар үнээр би энэ захиалагч талд одоо үзүүлж байгаа вэ гэдэг тэр үнээ тодорхойлно. За дөрөвдүгээрт нь бол уг тодорхойлсон гэрээнийхээ үнийг бол одоо гүйцэтгэлийнхаа үүрэг болгонд хуваарлах ёстой байж байгаа. За сүүлд нь бол 5 дахь алхам нь бол нөгөө нэг амлагдсан байгаа гэрээнийхээ одоо тэр үүргийг биелүүлснээр одоо би захиалагч тал орлого хүлээн зөвшөөрч болно гэсэн энэ 5 алхмын дагуу одоо орлого хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээ буцаад бүгдээрээ жишээ рүүгээ одоо оръё. Тэгэхээр нэгдүгээрт нь бол бүгдээрээ харилцагчтай байгуулсан гэрээгээ тодорхойлох ёстой тийм. Тэгэхээр
гэрээ гэдэг маань юу вэ гэхээр 2 болон хэд хэдэн талууд хэрэгжих боломжтой эрх болон үүргийг тохирсон хэлэлцээр гэж. Тэгэхээр энэ дээр хамгийн одоо бидний одоо онцолж харах ёстой зүйл юу гэхээр энэ хэрэгжих боломжтой эрх болон үүрэг гэж. Өөрөөр хэлэх юм бол хууль зөрчиж одоо биелүүлэх үүрэг нэг талтай хүлээлгэсэн байдаг юм уу, эрх авсан байдаг юм уу? Тэр одоо нэг хэрэгжих боломжгүй үүрэг болон эрхийг одоо гэрээнд тусгасан байх юм бол энийг гэрээ гэж үзэхгүй. Одоо тэгж үзэх нэ. За дараад нь бол энэ гэрээг бид нар бичгээр хийсэн байж болно, амаар хийсэн байж болно. За тэгээд уг стандартын дагуу бол гэрээг бид нар ингээд тодорхойлж үзэхэд бол нийтлэг энэ дараах одоо онцлог шинжийг заавал агуулсан байна гэж үзэж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь бол талууд гэрээг зөвшөөрөөд биелүүлэх үүргээ аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн байх ёстой. За тэгээд нөгөө үзүүлэх гэж байгаа бараа үйлчлэгээтэй холбоотой талуудын эрхийг тодорхойлж болох ёстой. За дараад нь бол төлбөрийн нөхцөлийг бол тодорхойлох боломжтой байх ёстой. За дараа нь гэрээн арилжааны мөн чанартай байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол уг гэрээг байгуулснаар тэр гүйцэтгэгч тал бол эндээс эдийн засгийн үр өгөөж одоо авах нь одоо тодорхой байгаа буюу ямар нэгэн харилцан хамааралгүй талуудын хооронд ерөөхдөө гэрээ хийгдсэн байх ёстой гэсэн заалт байна. За онцлог шинж байна. Дараагийнх нь бол борлуулагч буюу тэр гүйцэтгэгч тал төлбөрийг нь цуглуулах магадлалтай байх ёстой гэсэн ийм онцлог шинжүүдийг бол гэрээнд байх ёстой гэж үзэж байгаа. За тэгээд нөгөө жишээгээ бүгдээр аваад үзэхлээр мэдээж нөгөө гэрээн дээр бол гүйцэтгэгч талын үүрэг, за эрх, за хэрвээ гэрээгээ цуцлах юм бол яах юм, ямар хугацаанд одоо хийх юм, буцаагаад одоо гэрээгээ бид нэр хугацаанаас нь хоцроочих юм бол ямар нэгэн торгуул хүлээх юм уугүй юм гэх мэтлээ яг нөгөө гэрээгээ бүгдээр ингээд тодруулж үзэх ёстой гэж стандартын дагуу зааж байгаа. Тэгэхээр нэгдүгээр алхмын бол бүгдээрээ жишээрөөгөө холбоод үзэхэд бол театрын барилгыг барьж өгнө. За тэгээд мөн орчин үеийн тоног төхөөрөмжтэй тайзыг суйрлуулж өгнө гэдэг ийм гэрээ хийцэн. За гэрээний хугацаа нь бол 2 жил, нийт 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээд. За мөн одоо практик дээр бол маш олон тийм заалтууд байж болно тий. Тэгэхээр энэ дээр ойлгомжтой болох ийм одоо байдлаар гэрээгээ тодорхойлж байна. За ингээд ийм гэрээ хийгдсэн байна гэдгээр нэгдүгээр алхам дээр бид нар тодорхойлж байгаа. За хоёр дахь алхам нь бид нар яах ёстой вэ гэхэл нөгөө гэрээн дээр би яг ямар амлалт өгсөн бэ? Ямар үүрэг бид нэр хүлээсэн юм бэ гэдгээ тодруулах ёстой болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол би энэ гэрээ хийснээр худалдан авахч буюу захиалагчид эцсийн байдлаар би юу хүлээлгэж өгөх юм бэ? Юуг үзүүлэх юм бэ гэдгээ тодорхойлно. Тэгэхээр гэрээний үүрэг буюу тэр хүлээсэн үүрэг нь би өөрөө хид хідэн бараа ажил үйлчлэгээ үзүүлэхээр одоо амлсан байж болно. Эсвэл одоо цуврал байдлаар буюу урт хугацаанд үргэлжлэх нэг гүйцэтгэлийн үүргийн тийм үйлчлэгээ үзүүлэхээр бас заасан байж болно. Тэгэхээр тэр гүйцэтгэлийн үүрэг болгоно тодорхойлно. Өөрөөр хэлбэл энэ үүргүүд одоо гэрээнд цугцсан үүргүүд салгагдах боломжтой юм уу эсвэл салгагдахгүй гүйцэтгэлийн нэг үүрэг гэж үзэх юм уу гэдгийг бид нэр одоо тодорхойлох ёстой гэсэн үг. Одоо жишээ нь хэлэхэд бол Unitel гэдэг компани маань тэ Univision үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр Unitel компанийн хувьд одоо айл болгонд одоо Univision үйлчлэгээ үзүүлэхдээ Univision үйлчлэгээний дотроо интернетийн үйлчлэгээ байна. За дээрээс нь одоо телевиз одоо тэр кабелийн сувгийн үйлчлэгээ байна. Дээрээс нь суурин утасны үйлчлэгээ бас үзүүлж хийж болно тийм ээ. Тэгэхээр эдгээр гурван үйлчлэг нь өөрөө салгагдах боломжтой гэж үзэх нь. Өөрөөр хэлэх юм бол бусад одоо зах зээл дээр бусад тэр бэлтгэн нийлүүлэгч буюу үйлчлэгээ үзүүлэгчид бол интернетийн үйлчлэгийг тусад нь үзүүлдэг. За утасны үйлчлэгийг бас тусад нь үзүүлдэг. За дээрээс нь одоо юу гэдэг кабелийн үйлчлэгийг тусад нь үзүүлдэг ч гэдэг ийм байдлаар байгаа учраас нэг үйлчлэгийг бол дотор нь заавал задлаад ямар үүрэг хүлээсэн юм бэ гэдгээ интернетийн үйлчлэгээ үзүүлнэ гэж үүрэг хүлээсэн. За утасны үйлчлэгээ үзүүлсэн үүрэг хүлээсэн гэдэг ингээд явна гэсэн үг. За эсвэргээрээ яах вэ гэхээр тодорхой нэр төрлийн бараа үйлчлэгээ үзүүлэх гэрээ одоо урт хугацаанд жишээ нь хийцэн байж болно те. Жишээ нь одоо нэгтлмод хүртгэлийн аутсорсингийн үйлчлэгийг бол 1 жилийн хугацаанд үзүүлнэ гэж гэрээ хийцэн байлаа гэхэд сар болгон гаргаж байгаа тайлан байдаг юм уу? Улирал болгон гаргаж байгаа тэр санхүүгийн тайлан татврын тайлан хийснээр нэг гүйцэтгэлийн үүрэг гэж үзэхгүй байх нь. Ягаад гэвэл энэ бол урт хугацаанд үргэлжлэх нэг гүйцэтгэлийн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэгтлмод хүртгэлийн үйлчлэгийг 1 жилийн хугацаанд үзүүлнэ гэсэн ийм үргэлжилсэн үйлчлэгээ байгаа учраас энийг тусад нь салгахгүйгээр нэг гүйцэтгэлийн үүрэгтэй гэж явах нь байна. За
Одоо бүгдээрээ жишээ рүүгээ дахиад холбоод үзье. Тэгэхээр гэрээнд бид нар юу амласан бэ гэхээр театрын барилгын нөхөн сэргийлт хийж өгнө. Орчин үеийн тоног төхөөрөмжөд хоногоос нь тайз хийж өгнө гэсэн ийм амлалтыг өдөр одоо өгсөн байна гэж үзье. Өгсөн. Тэгэхээр энэ бидний амласан бараа үйлчилгээ нь салгагдах юм уу? Энэ гэрээнд тусгагдсан амлалтууд маань салгагдах юм уу гэдгийг бид нар тодорхойлох ёстой. За тэгээ энэ гүйцэтгэлийн нэг үүрэг мөн үү биш үү гэдгийг бид тодорхойлох ёстой. Тэгэхээр ингээ харахад бол ингээд салгагдах бараа үйлчилгээ болж харагдаад байна те. Театрын барилгын нөхөн сэргийлтийг нь хийн, орчин үеийн тоног төхөөрөмж хоногсон тайз юм. Гэхдээ энэ үйлчилгээний энэ гэрээний хувьд онцлогтой нэг зүйл нь юу вэ гэхээр театрын барилга барьж өгөөд бид нар ийм амлалт өгсөн байж байгаа. Тэгэхээр театрын барилга нь өөрөө тэр тайзгүйгээр гэдэг юм уу одоо тэр тоног төхөөрөмжгүйгээр мэдээж үйл ажиллагаа явуулахгүй. Тэгэхээр энэ хоёр маань онцлогтой буюу нэг нь нэгнээсээ салгагдах боломжгүй ийм комплекс бүтэн цогц байж иж одоо энэ гэрээний үүрэг хангагдана гэж үзэх нь байна тий. Тэгэхээр одоо энэ жишээн дээр бол бүгдээрээ AB construction бол гэрээгээ үнэлж үзээд нөгөө тодорхойлоод энэ бол гүйцэтгэлийн нэг үүрэг юм аа. Өөрөөр хэлэх юм бол бид нар захиалагч талдаа бол театрын иж бүрэн тэр дахин үйл ажиллагаа явуулах тэр нөхцөлийг нь бүрдүүлсэн барилга тайзыг хүлээлгэж өгнө гэж байгаа учраас нэг гүйцэтгэлтийн үүрэгтэй гэж үзье те. За 3 дахь алхам нь бол гэрээнийхээ үнийг тодорхойлох ёстой. Тэгэхээр гэрээний үн гэдэг нь бол нөгөө амласан бараа ажил үйлчлэгээгээ бидний үзүүлснээр буцаагаад бидний хүлээж авах гэж байгаа тэр төлбөрийг хэлж байгаа. Тэгэхээр энэ төлбөр нь өөрөө гэрээндээ аль болох маш тодорхой заагдсан байна. Ер нь ихэвчлэн ихэнх гэрээнд бол маш тодорхой заагдсан байдаг. Гэхдээ гэрээд тусгагдсан бусад нөхцлүүдийн улмаас одоо энэ гэрээний үн өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлэх юм бол гэрээнд одоо шинэ бидний жишээн дээр ингэж болно тийм ээ. Гэрээний хугацаа жишээ нь 2 жил байлаа гэхэд 1.5 жилийн дотор бид нэр одоо театрынхаа барилгын барай хүлээлгэд өгсөн байлаа гэхэд нөгөө захиалагч талаас тодорхой хэмжээний урамшуул өгдөг юм уу те. Эсвэл би гэрээгээ хоцроодсон байх юм бол ямар нэгэн торгуул төлнө гэсэн ийм одоо нөгөө үнэнд буюу тэр гүйцэтгэгчийн хүлээж авах төлбөрт үзүүлэх аливаа нөлөөллийг бид нэр тооцсон тийм хувьсах төлбөр байж болох уугүй юу гэдгийг бид нар маш сайн тодорхойлох хэрэгтэй. Магадгүй одоо гэрээн дээр хөнгөлт урамшуул гэдэг юм өөр олон зүйлүүд байж болно. За тэгэхээр гэрээнийхээ үнийг тодорхойлохдоо энэ нь одоо хүлээж авах төлбөр нь хувьсаж өөрчлөгдөх юм уу гэдгийг тодорхойлно. За хэрвээ энэ хувьсаж өөрчлөгдөнө гэж үзэж байгаа бол нөгөө орлогын тайлан дээр тусгагдах ёстой тэр борлуулалтын орлого буюу хүлээмжшүүлсэн орлого нь үнэн зөв байхын тулд бид нэр тооцооллыг хийх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр хүлээгдэж байгаа дундаж үн юм уу эсвэл одоо хамгийн их магадaltaй байгаа үн гэсэн энэ хоёр одоо хандлагын хувьд бид нэр хувьсах төлбөрөөр тооцоолоод орлого хүлээмжшүүлэхгүй болвол гэрээнд тусгагдсан яг тэр дүнгээр орлого хүлээмжшүүлэх юм бол магадгүй орлогыг бид нэр илүү тайлгнах үед юм уу дутуу тайлгнах тийм асуудлуудаас гарч болно гэсэн. За дараагийн нэг анхаарах ёстой зүйл нь юу гэхээр уг гэрээний төлбөрт одоо томоохон санхүүгийн бүрэлдэхүүн байгаа юу одоо гэдгийг тодорхойлно. Өөрөөр хэлэх юм бол мэдээж ер нь одоо барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьд бол тэр гүйцэтгэл нь бол нэгээс жил дээш жилийн хугацаанд байдаг учраас хүлээж авах тэр гэрээний төлбөрт бол ямар нэгэн байдлаар санхүүгийн бүрэлдэхүүн буюу хүүгийн орлого за зарим тохиолдолд бол урьдчилан төлбөр авцсан байх юм бол хүүгийн зардал бол багтсан байх ёстой гэж үзнэ. Тэгэхээр энэ санхүүгийн бүрэлдэхүүн байх юм бол тэр санхүүгийн бүрэлдэхүүн хэсгийн хүүгийн орлогыг бол заавал салгаж тайлагнах ёстой гэдгийг энэ дээр зааж өгч байгаа. За сүүлийнх нь дараагийн нэг асуудал бол бид нэр бараа ажил үйлчилгээгээ үзүүлчихэд оронд нь буцаагаад би мөнгө авахгүйгээр одоо бодит одоо мөнгөн бос зүйл буюу бараа ажил үйлчилгээ зөрүүнд нь авч болно. Энэ тохиолдолд тэгвэл тэр хүлээж авч байгаа бараа ажил үйлчилгээний бодит үнцнийг тодорхойлох ёстой гэсэн ийм одоо асуудлууд байна. Тэгэхээр гэрээний үнийг тодорхойлохдоо эдгээр асуудлыг бүгдээрээ анхаарч үзэж явах хэрэгтэй. За 3 дугаар алхам нь болохоор гэрээнийхээ үнийг тодорхойлно гэсэн тийм жишээрөөгөө бүгдээрээ холбоод үзэхэд бидний хувьд бол 1 тэрбум гэдээ маш тодорхой заагаад өгсөн. Өөр нөхцлүүд бол ороогүй гэж үзье те. Практикт бол мэдээж байж болно те. Хугацааны өмнө хүлээлгэж өгөх юм бол тодорхой хэмжээний урамшуул авах, хугацаагаа хоцрох юм бол тодорхой хэмжээний торгуул төлөх гэдэг юм уу, хүлээж авах мөнгө одоо багасгах ч гэдэг юм ийм зүйлүүд байж болно. Гэхдээ бидний хувьд бол одоо ингээд товсох төлбөр байхгүй, томоохон санхүүгийн бүрэлдэхүүн байхгүй, за мөнгөн бус зүйл хүлээж аваагүй гэдэг байдлаар 1 тэрбум төгрөг хүлээж авах гэсэн ийм одоо гэрээний үнийг тодорхойлж байна.
За дөрөв дэх алхам нь болохоор бид нэр гэрээний үнэ тодорхойлцоод дараа нь уг гэрээнийхээ үнийг буцаагаад нөгөө амлсан бараа ажил үйлчлэгээ буюу гүйцэтгэлийн үүрэг бүртээ хуваарлах ёстой байгаа. Ингэж ийж нөгөө орлого хүлээн зөвшөөрөх хугацаа болон тэр орлого хүлээн зөвшөөрөх орлогын объект гэдэг юм уу тэр зүйл маань нэг орлого нь зөв тайлбарлагдана гэсэн үг. Одоо юу гэдэг Univision-ийн хувьд бол одоо жишээ нь интернетийн үйлчилгээ, за суур утасны үйлчилгээ, за дээрээс нь одоо телевизийн кабелийн үйлчилгээ ч гэдэг юм эдгээр байлаа гэхэд тэр гүйцэтгэлийг үүрэг болгондоо сар болгон хүлээж авч байгаа төлбөрүүдээ бид нэр хуваарлана гэсэн үг. За тэгэхээр яг үгээр тэр бүх үйлчилгээнүүдийн одоо зах зээл дээр дангаар нь одоо нийлүүлдэг гэх юм бол тэр бие даасан үннийг үндэслээд хуваарлана. Хэрвээ тийм бие даасан үн байхгүй гэж үзэх юм бол буцаагаад нөгөө гүйцэтгэлийн үүрэгтэй хуваарлахтаа бид нар үнийг нь тооцоолох хэрэгтэй болно. Ингэхдээ бид нар яах ёстой вэ гэхээр зах зээлийн үнийн арга, за өртөг дээр нэмэх ашигын арга, за үлдэгдэл үнийн арга гэсэн ийм аргуудаар бид нар үнийг нь тооцоолчоод тэгээд тооцоолсон тэр бие даасан үнэндээ үндэслээд буцаагаад гүйцэтгэлийн үүрэг болгондоо тэр гэрээнийхээ үнийг хуваарлах ёстой болно гэсэн. За бүгдээрээ дахиад жишээтэйгээ холбоод үзье. Тэгэхээр бидний хувьд бол гэрээгээ тодорхойлцсон. За хоёрт нь бид нар гэрээнийхээ үүргийг тодорхойлцсон, гэрээнийхээ үнийг тодорхойлцсон байгаа тийм. Тэгэхээр бидний хувьд гүйцэтгэлийн нэг үүрэгтэй. За тийм учраас бид нар яг хөө гэхээр энэ гэрээнийхээ үнийг энэ гүйцэтгэлийн үүрэгдэл оногдуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол биднэрт нэг л гүйцэтгэлийн үүрэг байна гэж үзэх нэ. Хэрвээ гэрээндээ бид нэр гүйцэтгэлийн үүргийг 2-оос дээш одоо буюу хэд хэдэн үүрэг амлалт авцсан байх юм бол тэр гүйцэтгэлийн үүрэг бүрийг одоо яг нь гүйцэтгэлийн үүрэг бүрт бид нэр гэрээнийхээ үнийг заавал хуваарлаж өгөх шаардлагатай. За сүүлийн 5 дугаар алхам бол гүйцэтгэлийн үүрэг биелэхэд орлого хүлээн зөвшөөрнө гэж байна. Тэгэхээр бид нар түрүүнд хэлсэн тийм үү одоо энэ 15 дугаар стандартын хувьд орлого хүлээн зөвшөөрөх зарчим нь ерөөсө худалдан авагч буюу тэр захиалагчийн өнцгөөс харна. Тэгэхээр тэр захиалагч нь л өөрөө тэр хяналтыг олж авсан байх юм бол бид нэр одоо өнөөдөр гүйцэтгэгч тал одоо орлого хүлээн зөвшөөрч болно гэж үзэх юм. За тэгвэл одоо гүйцэтгэлийн үүрэг биелэгдэх хугацааны хувьд бол одоо хоёр салгаж болно. Өөрөөр хэлэх юм бол тодорхой нэг хугацааны агшинд гүйцэтгэлийн үүрэг биелэгдэж болно. Эсвэл хугацааны туршид буюу одоо шинэ 2 жилийн хугацаанд гэрээ бид нар хийцэн байлаа гэхэд бид нар баг багаар ингээд гүйцэтгэлийн үүргээ биелүүлээд явж байгаа учраас хугацааны туршид гүйцэтгэлийн үүрэг биелж байгаа гэж үзээд орлого хүлээн зөвшөөрөлтөд бид нар хугацааны туршид хийн гэсэн үг. Хэрвээ тодорхой нэг хугацааны агшинд л бид нар гүйцэтгэлийн үүргээ биелүүлдэг гэж үзэх юм бол яг тэр гүйцэтгэлийн үүрэг биелж байгаа тэр хугацаанд л нэг л удаа орлого хүлээн зөвшөөрөх ёстой болно гэсэн үг. За одоо бүгдээрээ дахиад нөгөө хяналт гэдгээ задлаад үзье те. Тэгэхээр хизээ хяналт шилжсэн гэж үзэх юм бэ гэхээр хяналт шилжих дараах энэ шин чанаруудыг одоо худалдан авахч буюу тэр захиалагчтай одоо олж эзэмшсэн байх хэрэгтэй. Нэгдүгээрт нь эрх буюу тэр харилцагч тал маань яг одоо тэр хөрөнгийг одоо эзэмшиж байгаа буюу тэр эрхийг нь авцсан байж байгаа те. Тэгэхээр тэр эрх нь яаж хэрэгжих вэ гэхээр шууд тухайн одоо хөрөнгө гэдэг юм уу тэр үйл ажиллагааг өөрийн үйл ажиллагаанд ашиглах хэрэгтэй. За мөн бусад аж ахуйн нэгжийг тухайн хөрөнгийг ашиглахыг одоо зөвшөөрөх хэрэгтэй буюу түрээслүүлэх хэрэгтэй байж болно те. Биш өөрөөр хэлбэл дараагийнх нь бол яах ёстой гэхээр тэр хөрөнгийг бусад аж ахуйн нэгж хамгаалахаас одоо ашиглахаас тийм хамгаалахаас эрхтэй байх хэрэгтэй. За дараагийн нөгөө хяналтын шин чанар нь ирээдүйд олох үр өгөөжийг олж авсан байх хэрэгтэй. Тэгэхээр тэр ирээдүйд олох үр өгөөж нь бол хөрөнгийг ашиглалтаас үүсэж болно, хөрөнгийг борлуулах эсвэл солилцооноос үүссэн байж болно. За хөрөнгийг барьцааллаас үүссэн байж болно, хөрөнгийг эзэмшснээр байж болно. Тэгэхээр эдгээр шинж чанарыг худалдан авахч буюу тэр захиалагч тал олж авснаар энэ бол хяналт шилжсэн гэж үзнэ гэсэн үг. За дараад нь бүгдээрээ одоо нөгөө жишээ рүүгээ холбоод үзье те. Тэгэхээр хугацааны туршид орлого хүлээн зөвшөөрөх одоо энэ чеклэлсэн байгаа зүйлүүд байна л да. Ямар үед орлого хугацааны туршид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ гэдэг. Тэгэхээр бидний чиний хувьд бол хугацааны туршид орлого хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Яа тэгэхээр аж ахуйн нэгжийн хөрөнгийг өөр зориулалтаар бий болгодоггүй гэсэн энэ
одоо хугацааны туршид орлого хүлээн зөвшөөрөх тэр шалгуурыг нэгийг нь хангаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл би энэ театрын барилга гэдэг маань зүгээр бусдад одоо борлуулах боломжтой орон сууц гэдэг юм офисын барилга биш гэсэн үг. Тэгэхээр зөвхөн тэр одоо захиалагчид л энэ театрын барилга хэрэгтэй болохоос өөр зориулалтаар болоод ашиглах боломжгүй учраас энэ хөрөнгийг зөвхөн тэр захиалагч зориулж хийж байгаа учраас энийг хугацааны туршид буюу 2 жилийн хугацаанд би гүйцэтгэлдээ тохирсон хэмжээний орлогыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно гэсэн үг. За дээрэс нь хэрэглэгч аж ахуйн нэгжийн гүйцэтгсэн ажил бий болгосон хөрөнгийг хяндаг байх ёстой гэж. Энэ шалгуурыг бас мөн хангаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол би тэр захиалагчийн газар дээр нь очиж барилгыг барьж өгч байгаа тийм ээ. Тэгэхээр би барилга барьж өгснөөрөө тэр миний одоо өмчлөл мэдэж болохгүй. Тэгэхээр тэр барьж байгаа барилга бол ямагт одоо барьж байгаа хугацаанд бол захиалагчийн өмчлөл буюу захиалагчийн хяналтанд одоо байж гин гэсэн үг. За ингээд орлогоо бид нэр тэгвэл хугацааны туршид хүлээн зөвшөөрөх гэж байгаа бол гүйцэтгэлсэн тохирсон хэмжээгээр орлого хүлээн зөвшөөрнө. Ингэхдээ бол гүйцэтгэлийн хувийг нь тодорхойлох ёстой. За гүйцэтгэлийн хувийг тодорхойлохдоо бол стандартад одоо зааснаар 2 аргыг хэрэгжилж болно. Орцын аргаар гүйцэтгэлийг нь тодорхойлж болно. Гарцын аргаар гүйцэтгэлийг тодорхойлж болно гэж. Тэгэхээр орцын арга гэдэг нь мэдээж нөө зарцуулсан зардал байдаг юм уу? Эсвэл зарцуулсан одоо хугацаа байдаг ч юм уу те тэр одоо зүйлүүдээр гүйцэтгэлээ тодорхойлно. Гарцын арга гэдэг нь бол тухайн ажлын үргийг бид нэр биелүүлснээр ямар хэмжээний гүйцэтгэлдээ явж байгаа тэр гүйцэтгэлээрээ бид нар гарцаараа одоо гүйцэтгэлийг тодорхойлно. Жишээ нь одоо 100 км зам барих гэрээг би улстай байгуулсан байлээ гэхэд өнөөдөр би 20 км-ийг нь барьсан байхад миний ажлын гүйцэтгэл 20% байдаг юм ийм байдлаар тодорхойлж болно гэж. За тэгвэл одоо бидний жишээн дээр AB construction бол зардалд суурилсан орцын аргыг ашигладаг гэж. Тэгэхээр стандарт дээр одоо зааснаар энэ гэрээ гүйцэтгэхтэй холбоотой тэр одоо зардлуудыг л мэдээж энэ зардалтай багтаана. Гэхдээ энэ зардал дотор гүйцэтгэлийн суурийг гажуудуулж болох тэр гүйцэтгэлийн хувийг гажуудуулж болох тийм шууд бус хамааралтай зүйл байна уугүй юу гэдгийг бас тодорхойлох ёстой гэдгийг заасан байж байгаа. Тэгэхээр одоо жишээ рүүгээ холбоод үзэхээр яасан гэхээр AB construction-ийн хувьд яасан гэхээр 900 сая төгрөгийн одоо өртөгтэй ажил гүйцэтгэж байгаа тийм. Нөхөн сэргэлт нь бол 400 сая төгрөг. За нөгөө тоног төхөөрөмжийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй тайзан 500 сая. Гэтэл яасан гэхээр нөгөө тоног төхөөрөмж үе дээр тайзан дээр суурилуулах одоо юу гэдэг иргэдэг тайз байдаг ч юм уу одоо тэр жүжигчдийг нь доороос нь лифтээр өргөдөг тайзчууд юм ийм үнэтэй зүйлүүд нь өөрөө гүйцэтгэлийн тэр суурийг гажуудуулж болно. Ягаад гэхээр тэрийг бол би хийсэн ажлынхаа одоо ажилласаа хамаарахгүйгээр шууд нөгөө 3 дахь читгэдээс худалдаа авчиж байгаа учраас энэ дэр гүйцэтгэлийн үүргийг бол гажуудуулж болох гэдэг юм. Ягаад гэхээр нөгөө тоног төхөөрөмжөө худалдаад авчингууд 500 сая төгрөгийн зардал гарчингууд буцаага 50% ажил хийсэн үү үгүй юу гэдэг асуудал гарч ирж шүү дээ. Тэгэхээр энэ компанийн хувьд яасан гэхээр тоног төхөөрөмжөд зарцуулсан тэр хөрөнгө бол гүйцэтгэлийн үүрэгтэй шууд хамаарахгүй гэдгийг тодорхойлсон. Тэгэхээр энэ үнийг бол санхүүгийн тарифын олон улсын стандарт 15-ийн B-ийн 19-р параграфт бол маш сайн тодорхойлж өгсөн байж байгаа. Хэрвээ тийм шууд бус хамааралтай зардал байх юм бол гүйцэтгэлийн суурийг тодорхойлох зэрэг зардлаас хасаж өгөөрэй гэсэн зүйлийг хэлсэн. За тэгээд буцаад жишээн дээр харахад одоо нөгөө нөхөн сэргэлтийн нийт зардал нь 400 сая төгрөг. 2020 онд бол гарсан зардал нь 200 сая байлаа гэхэд гүйцэтгэлийн одоо үүргээ бид нэр 50% хийсэн байна. Гэтэл нөгөө тоног төхөөрөмжөө бид нар аваад гараад тоног төхөөрөмжөө бид нар одоо зардлын суурьд оруулах юм бол мэдээж энэ гүйцэтгэлийн үүрэг бол 700 сая боллоо гэхэд маш өндөр дүнтэй гүйцэтгэлийн хувь гарч ирэх гэдэг байгаа гэсэн үг. За ингээд бүгдээрээ 50% гүйцэтгэлтэй учраас орлогыг тэгвэл хэрхэн хүлээн зөвшөөр санхүүгийн тайландаа бүртгэх юм бэ гэдгийг журналын бичлэлээр нь харуулъя. За бид нэр түрүүн тайлбарласан те нөгөө тоног төхөөрөмж маань өөрөө гүйцэтгэлийн хувийг үнэн зөв тодорхойлоход одоо саад учруулж байгаа буюу гүйцэтгэлийн хувийг зөв тодорхойлж чадахгүй байгаа учраас тусад нь салгая гэдээ үзсэн тийм ээ. Тэгэхээр одоо тоног төхөөрөмжийг худалдаж авсан бол 500 сая төгрөгөөр параметралаа бүртгээд за ингээд үр төлбөр үт юм уу харилцах юм холбогдох танснаас 500 сая төгрөгөөр бүртгэгдсэн. За ингээд тоног төхөөрөмжтэй холбоотой орлогын хүлээн зөвшөөрөхтэй бол гэрээний хөрөнгө 500 сая төгрөг, за театрын төслөөс хүлээн зөвшөөрсөн орлого 500 сая. Тэгэхээр энэ театрын төслөөс хүлээн зөвшөөрж байгаа орлого гэдэг маань
бидний нөгөө гүйцэтгэлийн үүрэг нэг гэдэгтэй холбоотой явж байгаа. Бид нар тоног төхөөрөмжийг борлуулад юм уу тэр нөгөө тайзыг хүлээлгэж өгснөөрөө орлого хүлээн зөвшөөрч байгаа юм ерөөсөй байхгүй. Гүйцэтгэлийн нэг үүрэгтэй театрын төслөөс л бид нар орлого хүлээн зөвшөөрч байгаа учраас 500 сая төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрнө. За дээрэс нь бид нар нөгөө тоног төхөөрөмжийг нийлүүлж орлого олоогүй учраас тэр хэмжээгээр нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хүлээн зөвшөөрч байгаа. 500 сая төгрөгөөр борлуулсан бүтээгдэхүүний өртөө бүртгээд бараа материалаа 500 сая төгрөгөөр бүртгэжчихлээр энэ бол тэг ашигтай буюу энэ бол нөгөө тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого биш юм а гэдгийг одоо илэрхийлж байгаа гэсэн үг. Ингэж салгаж ийж бид нар нөгөө орлого хүлээн зөвшөөрөлтөө зөв тайлгна, дээрээс нь санхүүгийн тайлангийн тодруулах дээр бид нар юу юунаас орлого хүлээн зөвшөөрсөн бэ гэдгээ бас харах боломжтой болно гэсэн үг. За одоо ингээд дараагийнх нь асуудал нөгөө нөхөн сэргэлттэй холбоотой ажил гүйцэтгэхэд бид нар ямар хэмжээний орлого хүлээн зөвшөөрөх ёстой вэ гэдгийг тайлбарлая. Тэгэхээр нэгдүгээр гарсан зарлага бүртгэх ёстой. Гэрээний өртөг энэ балансын данс байж болно. Эсвэл шууд зардлын дансанд бүртгэж болно. Тэгэхээр стандарт дээр бас заасан зүйл нь юу вэ гэхээр уг гэрээг үргэлжлүүлэхтэй холбоотой гарч байгаа тэр одоо гүйцэтгэхтэй холбоотой альбаа зардал нь стандартад заасан шалгуурыг хангах юм бол балансын дансанд бүртгээд гэрээний өртөг гэдэг балансын дансанд бүртгээд үүнийгээ бид нар яах ёстой вэ гэхээр тодорхой системтэй суур ашиглаад жил бүр хорогдуулаад зардал руу шингээж болно. Хэрвээ тэр шалгууруудыг хангахгүй байх юм бол шууд тухайн одоо гарсан санхүүгийн тайлангийн хугацаанд зардлаар хүлээн зөвшөөрөж явчихна. За ингээд одоо холбогдох данснаас санхүүжилсэн байл ихэд өөр төлбөр харилцах бусад данснаас ингээд бичлэлтийг нийчнэ гэсэн үг. За одоо нөгөө орлогоо бид нэр дахиад хүлээн зөвшөөрөх асуудлыг ярив. Тэгэхээр нөгөө 1 тэрбум төгрөгийн гэрээний үнэтэй ажил хийж байгаа. Үүнээс 500 сая төгрөгийг нь бол тоног төхөөрөмжөд хамаарна гэдэг байдлаар орлогыг хүлээн зөвшөөрсөн бол үлдэж байгаа 500 сая төгрөгөө бид нөгөө гүйцэтгсэн хувьдаа ногдох хэмжээгээр орлогыг хүлээн зөвшөөрнө. Ингээ гүйцэтгэлийн хувь 50%. За гэрээний хөрөнгө одоо 250 сая төгрөгөөр бүртгэн. За кредитийн театрын төслөл хүлээн зөвшөөрсөн орлого 250 сая төгрөг болж байгаа. За дахиад дараагийн нэг хүлээн захиалагчаас 700 сая төгрөгийг хүлээж авсан гэж байгаа. Ингээд эхлээд нэхэмжлэлт үүсгэхэд бол дансны авалгаа 700 саяар бүртгээд гэрээнийхээ хөрөнгийг 700 саяар бууруулчихна гэсэн. Ингээд харилцахад төлбөр авахд дансны авалга буцаагаад буурж байгаа. Тэгэхээр энэ дээр би дахиад нэг тодруулах ёстой зүйл нь гэрээний хөрөнгө, за нөгөөх нь бол дансны авалга гэдэг энэ хоёр зүйл байж байгаа. Тэгэхээр гэрээний хөрөнгө гэдэг маань тухайн гүйцэтгэлийг илэрхийлж байгаа. Тэр гүйцэтгэгч компанийн хувьд захиалагчд одоо ямар хэмжээний хөрөнгө, одоо ямар хэмжээний одоо зүйлийг хийж өгсөн юм бэ гэдгийг илэрхийлнэ. Дансны авалга гэдэг нь бол одоо цаг хугацаал хамааралтайгаас бусад бүх зүйл хамааралгүй буюу нөхцөлд бус авалгыг одоо нөхцөлд бус нэхэмжлэх эрхийг дансны авалга гэж хэлж байгаа. Гэрээний хөрөнгө гэдэг нь нөхцөлд одоо авлага гэж хэлж ер нь болно. Яагаад тэгэхээр би ажил үүргээ гүйцэтгэгдсэн. За одоо ийм хэмжээний хөрөнгийг одоо захиалагч тал зарцуулсан байгаа учраас би энийг одоо хэрвээ гэрээ зогсох байдаг юм уу, гэрээ дуусахад төлбөрөдлөгөө байхад би хууль ёсны дагуу нэхэмжлэх боломжтой байгаа. Тэр хөрөнгийн хэмжээг нь гэрээний хөрөнгөөр илэрхийлж байгаа. За одоо тэгвэл энэ жишээний хувьд санхүүгийн тайлан дээр одоо ямар дүнгууд тусгагдах ёстой юм бэ гэдгийг харъя. Тэгэхээр баланс дээр бол эргэлтийн хөрөнгөөр 50 сая төгрөгийн гэрээний хөрөнгө гэдэг зүйл тусгагдана. Яасан бэ гэхээр гэрээний хөрөнгө маань анх тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөнтэй холбоотой орлого хүлээн зөвшөөрөхөд 500 саяар хүлээн зөвшөөрөөд за дээрэс нь гүйцэтгэлийн хувьд ногдох хэмжээгээр 250 сая төгрөгийн орлого хүлээн зөвшөөрсөн. Ингээ 750 сая болцсон байсан. Эндээс 700 сая төгрөгийг нь бол авцсан байгаа учраас би 50 сая төгрөгийн одоо яах нь илүү одоо гүйцэтгэлтэй явж байгаа учраас энэ хэмжээний гэрээний хөрөнгийг эргэлтийн хөрөнгөндөө тусгаж байгаа. Эргэлтийн хөрөнгөндөө яагаад тусгаж байгаа вэ гэхээр энэ өөрөө гэрээ нь өөрөө 2 жилийн хугацаатай байгаа тийм ээ. Тийм учраас одоо 2021 оны 12 сарын 31-нд гэдэг юм ямарч тэрнээс наан дуусах учраас энэ одоо холбоотой миний илүү гүйцэтгэлтэй холбоотой 50 сая төгрөг бол богино хугацаатай буюу эргэлтийн хөрөнгөөр тайлгна гэж байгаа. Дахиад нэг өөр өнцгөөс нэг зүйл нэмж хэлэхэд гэрээний хөрөнгө гэдэг маань эсрэгээр богино хугацаатай өөр төлбөрөөр бас тайлгнагдчих болно. Яагаад гэвэл би 750 сая төгрөгийн
одоо ийм гэрээний хөрөнгийн хүлээмжшүүлсэн байж тал би 800 сая төгрөгийг захиалагч талаас хүлээгээд авсан байж болно тийм ээ. Тэгэхээр яасан гэхээр 750 саяын ажлын гүйцэтгэлтэй мөртлөө 800 саяыг авчлаа гэхэд бол 50 саяар би нөгөө өртөлбөр буюу ийм хэмжээний ажлыг нь би бас хийж өгөх тийм хариуцлагыг хүлээж байгаа учраас буцаагаад богино хугацаатай өртөлбөрөөр бас тайлгнаж болох юм асуудал гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө харилцагчийн төлсөн төлбөр за бидний одоо бүртгэж байгаа тэр гэрээний хөрөнгө хоёрын зөрүүгээс хамаарат эргэлтийн хөрөнгө юм уу эсвэл эргэлтийн бус хөрөнгө за эсвэл богино хугацаатай өр юм уу урт хугацаатай өр юм уу энийг бас тайлгнах хэрэгтэй болно гэсэн. За нөгөө талд нь орлого үр дүнгийн тайлан дээр тэгвэл бид нар ямар хэмжээний орлого хүлээншүүрэх ёстой вэ гэхээр борлуулалтын орлого буюу энэ жил одоо энэ гэрээнээс хүлээншүүрсэн орлого бол 750 сая төгрөгөөр за борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь бол 700 сая төгрөгөөр ингээд нийт ашиг 50 сая төгрөгөөр тайлагнагдаад явна гэсэн үг. Дараад нь бүгдээрээ саяныхаа жишээтэй холбоотой ер нь тэгвэл одоо энэ санхүү тарилын олон улсын стандарт 15-ын дагуу одоо ямар онцлогтой зүйлүүд гарч болох вэ гэхээр гэрээний хөрөнгө болон гэрээний өртөлбөрийн асуудал байж байгаа. Энийг одоо яаж төлөвлөх ёстой юм гэхээр хэрвээ захиалагч тал нь гүйцэтгэгч талдаа урьдчилгаа төлбөр төлсөн юм уугүй юу гэдэг асуух ёстой. Гэрээг тодорхойлохдоо харах хэрэгтэй тийм. Тэгэхээр хэрвээ урьдчилгаа төлбөр хүлээгээд авцсан байвал яах вэ гэхээр тэр авсан дүнгээр ямар нэгэн ажил үйлчлэгээ хийгээгүй байгаа тохиолдолд гэрээний өртөлбөр гэдэг бид нэр хариуцлага хүлээж байгаа учраас өртөлбөрийн тансыг бүртгэх ёстой. Урьдчилгаа төлбөр аваагүй гэж үзэж чинь тийм ээ. За тэгвэл дахиад бараа үйлчлэгийг худалдан авагчид урьдчилж шилжүүлсэн юм уу гэдэг асуудал. Төлбөр аваагүй гэж дахиад эсрэгээрээ би бараа үйлчлэгийг үзүүлсэн байна уу үгүй юу гэдэг асуулт гарч ин. За тэгвэл бараа үйлчлэгийг үзүүлээгүй гэж одоо хариуллаа гэхэд харилцагч руу нэхэмжлэх хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирнэ тийм. За тэгвэл харилцагч руу нэхэмжлэх хэрэг байхгүй бол энэ тохиолдолд ямар нэгэн алхмат хүртэлх хөтлөхгүй байх нь байна. За дахиад бүгдээ урьдчилгаа төлбөр хүлээж аваагүй. За дээрэс нь бараа үйлчлэгээ худалдан авагчид шилжүүлсэн гэх юм бол хугацаанаас хамаарат хугацаанаас өөр нөхцөлтэй юу үгүй юу гэдгийг тодорхойлно. За хугацаанаас өөр нөхцөл байхгүй гэх юм бол орлого хүлээмжшүүрнэ. Хугацаанаас өөр нөхцөлтэй гэж үзэх юм бол яг нь гэрээний хөрөнгө хүлээмжшүүрнэ. Тэгэхээр энэ гэрээний хөрөнгө гэдэг нь бид өмнөх слайдн дээр хэлсэн нөгөө дансны авлага гэдэг зүйлээс бол ялгаатай. Авлага гэдэг нь бол нөхцөлд бус нэхэмжлэх хэрэг бол ирэх бол гэрээний хөрөнгө гэдэг нь бол нөхцөлд одоо тийм нэхэмжлэх эрхийг хэлж байгаа юм аа. За ингээд эцэст нь бол санхүүгийн тайлан дээр энэ гэрээтэй холбоотой тодорхойлгуудыг хийх ёстой. Ингээд 3 бүлэг хэсгээр ерөнхийдөө ингээд ийм зүйлүүдийг тодруулах ёстой гэдгийг хэлшээ. Тэгэхээр эхний хэсэгт нь бол тухайн харилцагчтай байгуулсан гэрээний тодорхойлгыг хийн. Тэгэхээр энэ дээр яг хөөхлөөр хідэн харилцагчтай ч байсан хамаагүй тэр бүх харилцагчтай байгуулсан гэрээний тэр тодорхойлгуудыг хийгээд орлогыг нь дэлгэрэнгүй байдлаар одоо тодруулж өгнө гэсэн үг. Одоо C харилцагчтай байгуулсан гэрээний орлого, D харилцагчтай байгуулсан гэрээний орлого гэдэг энэ зүйлүүдийг дэлгэрэнгүй байдлаар тодруулна. За мөн баланс дээр тусгагдах хөрөнгө өртөлбөр буюу нөгөө нэг гэрээний хөрөнгө юм уу, гэрээний өртөлбөр юм уу гэдэг асуудлуудыг бас энд нь тодруулж өгнө. За ингээ үлдсэн гүйцэтгэлийнхаа үүргийг бас тодруулж өгнө. За тэгээд гүйцэтгэлийн үүргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өрөөлмөл ийм гүйцэтгэлийн үүрэгтэй байсан. За тэгээд ийм одоо хариуцлага хүлээсэн гэдэг тэр гүйцэтгэлийн үүргийн талаарх мэдээлэлээ тусгана. За дараад нь бол тооцооллоор болон мэрэгжлийн хэм хэмжээ буюу одоо жажмент гэдэг байгаа тийм тэр зүйлүүдээ бас тодруулж өгнө. Нөгөө мэрэгжлийн хэм хэмжээг энэ гэрээнд одоо гэрээтэй холбоотой ажилтгуулыг бүртгэхдээ би ямар нэхлэмт бүртгэлийн дээр зарчмуудыг баримтлсан бэ гэдгийг тодруулж өгнө. За дараад нь тэр гэрээний үнийг хуваарлах одоо тооцоолол байдаг юм уу? Одоо өөр бусад тооцоолол байлаа гэхэд тэр одоо тооцоолол аргуудыг тодруулах дээр бас тусгах ёстой. За бусад шаардлагатай тодруулах хэсэгт бол жишээ нь шийдвэр гаргалттай холбоотой асуудлууд жишээ нь одоо мөнгөний цаг хугацааны үнцнийг тооцсон бол тэр мөнгөний цаг хугацааны үнцтэй холбоотой одоо хүүгийн төвшин байдаг юм уу? Зах зээлийн одоо бусад мэдээллүүдийг тэр ингээд тодруулж өгнө. За тэгээд дээрэс нь гэрээний өртөг өөрөлдмөл гэрээг олж авахтай холбоотой гарсан өртөг, за гэрээг гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардлыг хэрвээ капиталжуулсан бол тэр капиталжуулалттай холбоотой тэр одоо тодорхойлогдоод энэ дээр заавал тусгаж өгөх хэрэгтэй гэсэн үг.
За ингээд өнөөдрийн бидний санхүүгийн тариаллын олон улсын стандарт 15 танилцуулга одоо хичээл маань дуусчихъя. Та бүхэнд баярлалаа.